Сайн байцгаана уу оюунлаг оюутан та бүхэнд цахим Юмоны картын сонголт хийх зарчлагыг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны холбооноос дараах зөвлөмжийг хүргэж байна. Энэ нь 2018-аас 2019 оны хичээлийн жилд цахим төлбөрийн картыг дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнуудад хамаарна. Нийтийн тээврийн цахим төлбөрийн картанд сонголт хийхэд дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд нэгдүгээрт картын сургалтын төлбөр болох 1000 төгрөгийг доор байрлах худалдаа хөгжлийн банкны дансанд тушаасан баримт. Доорх данс нь 2018-аас 2019 оны хичээлийн жилд хамаарах бөгөөд энэ нь жил бүр өөрчлөгдөх юм. Хоёрдугаарт өөрийн Юмоны картыг хэсгийн ахлагчтай хураалгана. Хураалгахдаа овог нэр, регистрийн дугаар, анги хэсгийг бичиж өөрийн картанд хавсгаргаж өгнө. Хэрв та цахим төлбөрийн картаа хаясан байсан тохиолдолд дараагийн төв болон дүнжин гар худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өөрийн иргэний үнэлэх картын төлбөр болох 3600 төгрөгтэй очин Юмоны цахим төлбөрийн картаа дахин захиалах боломжтой. Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн хэрэглэгч та доорх зүйлсийг анхаарна уу? Оюутан та Юмоны картыг жилд 2 удаа гэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй. Төрийн байгууллагаас батлагдсан хэмжээгээр хөнгөлөлтөй зорчих бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлтээр зэрэглэн ашиглаж болно. Гар утасны ард картаар хийх эсвэл ямар нэгэн тохиолдлоор картны доторх IC чипийг гэмтээсэн тохиолдолд карт ажиллагаагүй болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Оюутны холбооны хамт олон